Сайн байцгаана уу? Facebook page автомат хариулагчийн тохиргоо хийхдээ Facebook page руугаа ороод Meta Business Suite руугаа ороод за дараа нь inbox гэж байгаа. Inbox дээрээ дараад automation гэдэг сонголтоо байна. За automation гэдэг сонголтоо хийснийхаа дараа тэр дээд болонд create automation гэж бац нэмэх тэмдэгтээ энийгээ сонгоод instant reply гэдгээ сонгоно. За үүний дараа мессеж зөвхөн мессеж пэйж хуудас юм уу Instagram хоёуланд нь ингээд автомат хариулагч хийхээ сонгоно. За тэгээд текстээ юу гэж бичих үү гэдгээ та өөрөө мэдээ бичнэ. За би энэ ч өөрөө биччихсэн болохоор зүгээр загвар маягаар үзүүлчихлээ. За одоо энийг бол доод энэ 3 уттай сонголт байгааз. За энийгээ сонгоод нэрээ бүтнээр юм уу яаж өгөх юм тэрийг өөрөө сонгох нь шүү дээ. Вебсайт, утасны дугаар гэдгээ өөрөө сонгож оролдоод үзээрэй. Тэгээд save change гэд хадгалахад л болоо доо.